Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргуунд нэр дэвшигчдийн уулзалт хангуул дүрг дүргэлжиллээ. 21 аймаг 9 дүргээ тойрон хийж буй эмэгтэйчүүд нийслэлийн 7 дахь дүрэгт ажиллаж, мөрийн хөтөлбөрөөр танилцуулгын дээр эмэгтэйчүүд нийгэм тулгамдаж буй асуудлыг сонсож байгаа нь энэ юм а. Нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудал, ялангуяа эмэгтэйчүүд, ээжүүд, охид бүсгүйчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг сонсох. За тэдний дуу хоолой бол үнэхээр хаанаа ч одоо хүрэхгүй байна. Тэдний хүн сонсохгүй байна. Эрх баригчд сонсохгүй байна. Тэгэхээр ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо үүнийг мандатаад энэ асуудлуудын сонслоо, хамтдаа гарц шийдлийг хайлаа. Ер нь бол гарцгүй шийдэлгүй зүйл гэж байдаггүй. Тийм учраас бид нар энийг одоо хамтдаа ярилцсанараа маш чухал ач холбогдолтой. Энэ ярьсан зүйлүүд ирээд манай намын бүх одлоо шатанд бодлогын түвшинд тусгагдах ёстой. Манай намын мөрийн хөтөлбөр болох ёстой. Ингээд бид нийт одоо эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн асуудлыг шийдэхэд гол одоо дуурдаг хүчин байх юм байна гэдгийг бол ойлгосон. Өнөөдрийг хүртэл одоо Монголын эмэгтэйчүүдийн холбоо, за эрх баригч намын эмэгтэйчүүд төдийлөн одоо дуурч бас эрх ашигыг хамгаалахгүй байгаа. Тийм учраас ер нь ардчлалын эмэгтэйчүүд бид үеийн үед бол энэ асуудлыг бол манлайлсаар ирсэн. Цаашид одоо бид бас манлайлах хэрэгтэй юм байна гэдгийг бол нэлээд одоо ойлгосон байгаа. Хангуул дүүргийн хүн ам 169,726, өрхийн тоо 47,000, нийт өрхийн тал хувь буюу 21,479 өрх гэр хороолол амьдарч байна. Гэр хороол буюу яармаг үлзий чиглэлийн айл өрхүүдийн хувьд газар тариалан төмөс хүнсийн ногоо тариалах өрхийн үйлдвэрлэлийг эрхэлдэг. Мөн гар урлын чиглэлээр ажилладаг өрхийн тоо цөөнгүй болохыг тус дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны нэр дэвшигч онцолж байсан юм а. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шат шатны нэр дэвшигчид аймаг дүүргүүдэд ажиллахдаа ажлгүйдлийг бууруулах, тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлыг чухалчилж байгаа. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт эдгээр асуудлууд туссан байгаамаа. Юуны өмнө би одоо дахин төвшүүлж байгаа, нэрээ төвшүүлж байгаа шалтгаан маань юу гэхээр би залуу хүний хувьд надад зорьсон зорилго бас төлөвлөсөн ажил байна. Тэгээд ер нь хамгийн түрүүнд хүүхдийн эрх чөлөө, хаан дүүрэгтэй ажиллах зорилтод хөтөлбөрүүд мөн оюунлаг эмэгтэй буюу боловсролын түвшин рүү бас хандаж ажилламаар байна. Мөн хөдөлмөр эрхлэлт буюу одоо ажилгүй эмэгтэйчүүдтэй одоо дэмжлэг үзүүлэх маягаар ажиллахаар хэд хэдэн хөтөлбөрийг болсон. Энэ намын хамгийн гол суурь бол хүч нь бол эмэгтэйчүүдтэй байд юм байна. Энэ эмэгтэйчүүдийг идэвхжүүлэх, энэ эмэгтэйчүүдийг чадваржуулах, боловсруулах тийм ээ. Мөн ингээд энэ эмэгтэйчүүд бас сонгуулийн хооронд ажилдаа ордохтой амьдралын бас авч явах ийм чухал асуудууд байгаа юм байна. Тэр асуудлуудыг бол шийдэж ажиллах нь одоо зүйтэй байна гэсэн ийм бодолтой байгаа. Дээрэс нь ер нь бол намын сонгуульд ер нь одоо юу гэдэг юм бэ? Сонгуульд болгоноор ингээд аль нэг нам ялагдвал нөгөө ялагдсан намынхан гişүүд тэр дундаа дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг учраас тэр хүмүүс маань ажилгүй орлогогүй ингээд намын шугамар ингээд ажилдаас халагдсан ийм байдал айгүй их байна. Тэр энийг бол сонгуулиас үл хамааран тийм ээ. Улс төрийн одоо аль нам яснаас үл хамааран энэ гişүүд бол энэ үзэл бодолтой үнэнч байсныхын төлөө ингээд ажил албагүй ингээд амьдралд нь бол тодорхой хэмжээгээр одоо эрсдэлд учруулж штэ. Ийм байх ёсгүй юм байна. Энийг л гол анхаарах хэрэгтэй байна гэж ойлгож байна. Тийм ээ, өнөөдөр бид нэр 7 дахь дүүрэг дээр уулзалтаа хийж байна. За хан уул дүүргийн эмэгтэйчүүд маань бас ажилгүйдлийн асуудал нэлээдэггүй байгаа. Ийм учраас миний мөрийн хөтөлбөрт бол эмэгтэйчүүдээ одоо хүсэл сонирхол ажил мэргэжлийнхэн хувьд групп бүлэг болгож нэгдүүлээд үүн дээрээ тулгуурлан өөрснийх нь хийж чаддаг зүйлийг хамтаар нь багаар нь хийлгэж тэгээ үр дүнд хүргэх ийм бодолтой байгаа. За ер нь аймаг дүүргүүдээр явж уулзалт хийж яхад нэг зүйлийг анзаарлаа. Эмэгтэйчүүд бол өнөөдөр бол нийгэмд дуу хоолойгоо өндрөөр өргөх хэрэгтэй байна. Бид нар нэгдэх хэрэгтэй байна гэдгийг ойлголоо. Мэдээж хууль эрх зүйн орчин бидэнд хэрэгтэй. Хууль эрх зүйн орчин хүлээхгүйгээр эмэгтэйчүүд өөрсдийнхөө оролцоогоор нэгдэж нийгэмд учраад байгаа хүндрэлээр дуу хоолойгоо өргөх хэрэгтэй гэдэг дээр би байр суурь нэгтэй байгаа. Энэ дээр бол би нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоонд нэр дэвшигч хүний хувьд бол надад өөрт боловсруулсан мөрийн хөтөлбөр байгаа. Энэ мөрийн хөтөлбөрөөс гадна одоо бид нар одоо судалгаан дээр, шинжилгээн дээр хамгийн нэн түрүүнд ажиллаж нэгдэх одоо үр хороодоороо ингэж системтэй ажиллах юм бодлого бодож байна да. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргуунд нэр дэвшигчид эрх өдрүүдэд Завхан, Өвөрхангай, Говьалтай, Баян хонгор, Архангай аймагуудад ажиллах юм а.